Монголчууд байгаль цагуурын онцлог эрхлэх нүүдлийн мал аж ахуйтай холбоотойгоор ан ав, аян дан, нүүдэл суудал, унлаг ажлаг, эдээ ундаа зэрэгт адууг өргөн ашигласаар ирсэн нь арвин баялаг адууны соёлыг буй болгожээ. Адуун сэргэн унахад хөнгөн, уралдахад хурдан, сүүн эм болдог. Сүрж явхлантай хэмээн эртнээс дээдэлдэг байлаа. Адуунаас айраг, мах, арисчир, хөөвөр хялгасыг авч ашиглах хаасгад нь унлаг эдлэгэнд өргөн хэрэглэнэ. Адуу үнэг байхаас нь эхлэн сургах бөгөөд гүүсааж айраг эсгтэй зэрэгцсэн унгаа ногтлох наранд уйж номхруулж эхэлдэг. Унага даага цагаас нь шилж ойр зур мал ах үед унахмар, хурдмар, уурга эмэр, аяны мөр болгон өсөхөөс гадна явдал маягаар нь жороо, сайвар, арилжаа, хатирч ганган алхаатай зэргээр нь ялган багаас нь хөгжүүлэн сургадаг. Мөн толгоонд ташаа тавь, давхилт чанга, эр зэрэг шинжээр нь сүргийн мандаа азаг тавих, баяр наадмын гангарааны мөр болгох зэргээр шинжээ хийдэг байна. Монгол адуун бисрэгхэн биетэй учир мордох, буухад хялбар. Унаад хол ойр давхад зөөлөн явдалтай учраас ядаргаа альжаал багтай. Хүүхэд хөгшөд эмэгтэйчүүд унахад гойд тохиромжтой. Монголчууд эртнээс адууны хаан үйлдвэр ухсааг гойд анхааран сайжруулж, тал хангаа говь, уулын бүс нутгуудад тохирсон шилмэл үйлдвэр буюу гал шар, тэсийн гол, дархад, мянгад, баян цагаан, орлоо зэрэг олон өмгийг үүсгэжээ. Нүүдэлчдийн бүтээсэн мал аж ахуйн тоног хэрэгслэл олон зуун жилийн турш хөгжиж, улам боловсронгүй болсоор өнөө хүрчээ. Адууг унаж идэлхэд хазаар, ногт чөдөр, худраг эмээл ташуур, хомууд, тэрэг, тэрэгний хэрэгслэл, хусуур, сойз гэх мэт тоног хэрэгслэл ордог. Адууны тоног хэрэгслэлийг гэрийн багнаас дээш баруун хойд хэсэгт хүндэтгэн дээгүүр зална. Адуу гол төлөв шүдлэн хязаалан насанд нь агталж хүч шаардагдах эдэлгэнд баг багаар дасган сургадаг. Түүнчлэн эсгий хийх, хадлан авах, ан ав хийх, нүүдэл суудлыг зэрэгт адууган хагсан хэдэн өдөр ойр зур унаж, эдэж таргын таруулж эдлгээнд ашиглана. Эзний эдэлгээ хүрээлэн буюу орчин цаг уураас хамаарч адуу зарим өвчин эмэгт өртөх бөгөөд малчид хануур, хатгуур хийх, утах, түүнх зэрэг уламжлалт аргаар хялбархан эмчлэх ажээ. За ерөнхийдөө одоо ингээд цээжээ авсаад нүднээс нь хойш эрхий хурууны донд үеэр ингэж хатгана. За тэгээд дараа нь хий ханиалах хамар дотор нь буйл гэж ярьдаг энд нь хатгана. Тэгээд тагнаарсан байвал аманд нь хатгана. Тэгээд энийг ингэж ангаалгаж бол хатгадаг. Одоо энэ симхийг бол энд нь хатгана. Одоо ингээ барихлаар энэ симхий чинь хоорондоо гар хүрдэг, хоёр хуруу хоорондоо нийлдэг. Тэгээд тэнд нь хасдаг. За тэгээд дээшлүүл энэ хаа гэдэг энд нь одоо бол шивэр гэж ярьж байгаа. Их нь бол эмгэн туур гэдэг байсан. Энийний доор хатгадаг энэ эмгэн туурнаас доош. Ер нь одоо энэ ил дөрөөлөх хаа нэг судсуул ер нь эрхий хорооны хумсны талианы хэртэй хэмжээтэй утга нь байдаг гэж байна. Тэрнээс лав бол болохгүй. Цаашаа нөгөө судсаа цэмлэн ясныхаа хайлсанд гэмтэл суулгана. Тэрнээс өөрөөр бол энэ лав байснаас мөчүү байсан дээр гэж ярьдаг. Адууг унлаг эдлгээнд ашиглахдаа зарим тогтсон хорой зээрийг баримтлана. Тухайлбал уруу газар хамаагүй давхих, хурдтай давхиж ирээд шууд уях, хит наранд уях, намрын цагаар ширүүн туох гих мэтийг цээрлэн ихэд нандинан хайрладаг. Монголчууд адуутай холбоотой олон ёс гүйцэтгэх бөгөөд адуу агтлах, үрс гаргах,
унагад хамгаалах, ав хомрох хийх зэргээр өвөрмөц ёс найрыг хөгжөөх ажээ. Гүүсах, гүнд унага хуулах, хурдан морины хэмрийг сэргэх, магтан цоллох зэрэгт гурилах, гин гоолох, мар зайлах, хурдан морь цоллох зэргээр нутаг нутгийн ая дангаар хөг аялгуул шүрэн хайлуулдаг уламжлалтай. Монгол адуу үрсэн төлсөх, сүргэлэн ижилсэх, бэлчээр сонгон нутагших, алс газраас эргэж гүйх, цаг агарын өөрчлөлтийг урьдчилан мэдрэх, азраг бүр тодорхой тооны гүүхрах, ихэн гიშгэхгүй байх, үр төл байдсан сүргээсэн хасах зэрэг өвөрмөц олон давуу чанаруудтай. Эзэн нь үүнийг мэдэрч өөрийн молор эрдэнэ сүргэн хайрлан өсгөж үржүүлэхийн сацуу өөрсдийн ахуй амьдралд өргөн хэрэгдэж хүндэтгэн ирсэн байдаг.